Иргэн та Дашуунжил компаниас хийн түлшээр ажилдаг тоног төхөөрөмж хийн халаагуур худалдан авсан бол баримтаар нотлогдож байгаа төлбөртөө тэнцэх тухайн жилийн орлогод ногдох албан татварын хөнгөлөлтийг эдлэхийн тулд өөрийн регистр дээрээ нөөтийн баримтыг шивүүлж авна. Монголын татварын системийн www.etax.mta хэмээн сайт руу нэвтэрч бүртгүүлсэн байх шаардлагатай бөгөөд жил бүрийн 2 дугаар сарын 5-ны өдрөөс 2 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд хувь хүний орлогын татварын тайлан илгээж хөнгөлөлтөө эдлэх боломжтой. Хэрэв та хэлбэршүүлсэн гормоор татварын тайлангаа илгээдэг бол дэлгэрэнгүй загвараар илгээнэ үү? Хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлт эдлэх заавар. Та www.etax.mta хэмээн сайтаар өөрийн бүртгэлээр нэвтрэн орно. Тайлан цэсний тайлан тушаах товчийг дарна. Хувь хүний орлогын албан татварын тайлан дотор ТТ-6 гэсэн хавсралтыг сонгож хадгалах товчийг дарна. Хувь хүний орлогын албан татварын тайлан дотор ХМ-6 нэг хавсралтыг сонгож мэдээ экспортлох товчийг дарна. Хувь хүний орлогын албан татварын тайлан дотор ТТ-6 буюу татвар ногдох орлого хэсгээс орлогын дөнгө хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 23-ын 1 заасан хүснэгтээс орлогод харгалзах дүнтэй тохируулан хөнгөлтийн дөнгө ХМ-6 5 маягтын 1-р мөрөнд бичнэ. Хувь хүний орлогын албан татварын тайлан доторх шараар будсан хэсгээс тайланд хугацаанд төлсөн нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн дөнгө ХМ-6 дөрвөн хавсралтын 1-р мөрөнд оруулна. Хувь хүний орлогын албан татварын тайлан дотор ХМ-6 5 маягтын 8-р мөрөнд өөрийн регистр дээрээ шивүүлж авсан баримтын дөнгө шивнэ. Хувь хүний албан татварын тайлан дотор ТТ-6 гэсэн маягт руу шилжиж, файл байршуулах товчийг дарж, нөөтийн баримтны зургийг хавсархан оруулна. Хувь хүний албан татварын тайлан дотор бүрдүүлэх материал гэсэн маягтнаас хөнгөлөлт чөлөөлөлтийн төрөл нэмэх товч дээр дарж, бусад төрлийг сонгож, хадгалах товч дарна. Үүний дараа орлогын их үүсвэрийн баримт хэсэгт орлогоо нотолсон баримт хавсаргаж хадгалах товчийг дарна. Хувь хүний албан татварын тайлан дотор ТТ-6 маягтны тайлангаа төгрөг мөнгөөр тайлагнахыг зөвшөөрч шивсэн болно гэсэн сонголтыг чеклэж, хадгалах гэсэн цэнхэр товчийг дарсны дараа илгээх гэсэн товчийг дарна.